Манайто өөрийнх нь гарт бол төвшин нэгийн шидж чөтгөрийн цэргийг устгахад хангалттай гэж хэлнэ. Гэвч өчигдөр орой энэ газрыг бүрэн цэвэрлсэн байтал ахиад ийм мангас гарч ирсэн сэжиг төрөв. Энэ нь тун мууёр, эрэх том сүрлийн шинж байж мэднэ гэж бодно. Өмнөх амьдралынхаа сүрлийн дүр зураг хайртай хүмүүсийнхээ үхлийг дурсахад гар нь атарч цээж нь хөндөөрлөв. Гэхдээ юу ч болсон дахин хүн төрлөختнийг аварна гэж тэр шийдэв. Тадагийн нөхөд Манато өөрийн нүдэн дээр чөтгөрийн цэргийг устгасныг хүлээн зөвшөөрч энэ үнэхээр өнөөх Манато мөн үү гэж гайхаж байлаа. Тада уурлан хананд цохиж юу болоод байгааг ойлгосонгүй. Энэ хооронд юу нуугдан бүгдийг ажиглаж байв. Тэр ч бас шоконд оржээ. Тэр Тада нарыг дээрлэхэж байна гэж бодоод харах гэж ирсэн ч харин Манато тарин уншилгүйгээр төвшин нэгийн шидээр ганцхан довтлогоогоор чөтгөрийн цэргийг устгахыг харсан байв. Дээврээсээ тэр хавийг ажиглахад чөтгөрийн цэргүүд бараг үлдээгүйч жирийн шидэд аратнууд маш олон байлаа. Тадгийн аимшигтай дорой байдлыг хараад бусад сурагчид эднийг дийлэхгүй нь тодорхой гэж бодно. Тиймээс Манато тэднээс хэдийг нь өөрөө цэвэрлэхээр шийдэв. Биеийг гэрэлтэж шидээ идэвхжүүлэхэд тэр орхигдсон хотын бараг бүх хэсгийг хамарч чадлаа. Тэр хоёр тойрог гаргам сумт бороо гих төвшин хоёрын шид ашиглав. Олон гэрлийн сум тэнгэр өд цацагдан Шибуя даяар тархана. Тада болон түүний бүлэг үүнийг харж харгаж буй одод юм болов уу гэж бодов. Харин Юа үүнийг шид гэдгийг таньж хин ийм олон шидийг зэрэг хэрэглэж чадаж байна вэ гэж гайхлаа. Хаа нэгтээ хоёр сурагч шидэд араатнуудаар бүслэгдэн үхлээ хүлээж байтал нэг араатан гинэт орилон унжээ. Түүнийг хүчтэй гэрлийн сум нэвт сүлбсэн байв. Дээврээс харж байсан Манато энэ бүхнийг хараад асар олон мангас дараалан өгөж байгааг харан өөрийгөө жаахан хэтрүүлчихлээ гэж санаа зовв. Бараг бүх мангасыг устгачихлаа шүү дээ. Ингээд ангийн дадлага үргэлжлэх хэсгэд хүртэл эргэлзэнэ. Олны анхаарал татахыг хүсэхгүй тул нэгэн далд гудамжинд бууж ангидаа буцаж нийлв. Багш өгсөн шидэд араатны цогцыг үзээд яагаад ийм олон үлдчихсэн юм бол гэж гайхаж байлаа. Өмнө нь бараг бүгдийг нь устгасан гэж бодсон аж. Тэр эдгээрийг өндөр чадвартай нэгэн хүн нэг цохилтоор устгасан нь тодорхой гэж хэлв. Ажиглахад энэ шид нь хоосон шинжтэй олон сум байсан бөгөөд ийм зүйлийг хизээж харж байгаагүй гэж гайхширна. 6-аас дээш ийм сум зэрэг гаргах нь жирийн сурагч байтугай ихэнх шидэнд ч боломжгүй зүйл гэж багш хэлв. Сурагчид уурлаж яагаад бид ийм олон мангасны дунд шахагдаж хөх шахсан юм бэ гэж гомдлоно. Багш тэднээс уучлал хүсээд цагдаагаас мэдээлэл авахдаа энд бараг мангасгүй гэж сонссон. Сургуулиас ч дахин баталгаажуулаагүйдээ харамсаж байгаагаа хэлнэ. Нэг охин биднийг аврахаар хин нэгэн ирсэн юм уу гэж асуухад багш цагдаач биш, албан ёсны шидтэн ч биш, магадгүй хууль бус нэгэн хүчтэй шидтэн байсан байх гэж хариулна. Дотроо тэр аврагчид талархаж байлаа. Манато хажууд нь инээмсэглэн сууж багш өөрийг нь мэдэлгүй магтаж байгааг сонсно. Юа Манато чөтгөрийн цэргийг төвшин нэгийн галын шидээр устгасныг дараа нь хоосон шинжийн үл мэдэгдэх олон сум гарсныг санаж нэг хүн хоёр өөр шинжтэй байж чадахгүй гэсэн одоогийн ойлголтоор бол энэ хоёр өөр хүн байх ёстой гэж бодно. Гэвч түүний сэтгэлд эргэлзээ үлдсэн хിവэр байлаа. Тадагийн нөхөд Манато магадгүй тэр лазер шиг сумнуудыг ч гаргасан байх гэж хэлэхэд Тада огт итгэсэнгүй. Гэхдээ түүний найз Манато чөтгөрийн цэргийг ч ялсан шүү дээ гэхэд Тада уурлаж дуугүй бай, эстэгвэл алан шүү гэж хашгирна. Тада том бүлэг дээрлэгчдийн хамт түүнийг бүслэв. Тада удаан хүлээсэн шүү гэж хэлэхэд Манато энэ тууштай байдлаа шийд сурахад зарцуулчихвал яасан бэ гэж өгөөднө. Тада түүнийг хуурам эхэлдэг гэж буруутгаад хамт явахыг тушаав. Манато зогтох шалтгаан байхгүй гэж хэлэхэд Тада итгэсэнгүй. Тэр олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд байгаа тул Манато шид ашиглаж чадахгүй гэж бодоод шууд нүүр рүү нь цохино. Цохилт туссан ч Манато огтхон ч хөдөлсөнгүй. Дараа нь дээрлэгчид бүгд нийлж дайрсан ч Манато твцсээр байлаа. Тада яасан шидгүй бол юу ч хийж чадахгүй биз гэж доромжлон дахин цохиж зогсохгүй алах хүртлээр үргэлжлүүлнэ гэж сүрдүүлв. Манато тэдний цохилт биеийг нь огт хүрэхгүй байгаад бүр урам нь хугарна. Түүний шидийн хүч өөрөө биеийг нь хамгаалж байлаа. Тэгээд тадаг сэтгэл хангалуун болох гэж жүжиглэн өвдсөн дүр үзүүлэхээр шийдэв. Яг тэр үед араас нь хэн нэгэн гарч ирээд яагаад Манатог дээрлэхэд байгаа юм бэ гэж асууна. Тада эргэж хартал юа байв. Тэр ичингүүрэн бид зүгээр тоглож байсан юм гэж болцов.
Юа түүнд итгэсэнгүй. Ангийнхан байж ийм ичгүүртэй юм хийж байгаад чинь ичиж байна гэж тадаг загнав. Тада бүх бурууг мамтад тогхохыг оролдож байхад тэр бүрч дургуутсав. Юа Манатогийн гарыг шүүрэн авч тэр хавьяас авч явах гэтэл Тада үүнийг хараад бүр тэсхээ байв. Тэр илүү хүлээхгүй шууд шид хэрэглэн гэж шийдээд Манато руу дайрлаа. Нөхдөнд ч хамт галын довтлогоо хийв. Юа зогсоох гэж оролцсон ч амжсангүй. Манато бүх довтлогоог шууд авлаа. Тада энэ удаа лав амьд гарахгүй гэж инээн. Гэвч утаас арнахад Манато дахин зүгээр гарч ирэв. Тэр хүүхдүүдийг жаахан твчих гэж бодсон ч ийм тэн мулгуу занг шийтгэлгүйгээр засаж чадахгүй гэж шийдэв. Тада Манатог буруутгаж өөрсдийгөө ингэж мулгуу болгосонд та хоёр харамсах ёстой гэж орлон дахин шидийн тойрог гаргав. Манато жижигхэн тойрог дуутахад дээрлэхэгчид инээлдэн энэ юу вэ гэж шоолов. Тэд бүгд зэрэг дайрмагц Манато шид сорогч шидийг хэрэглэв. Ногоон өнгийн хачин шүрмснүүд тойрогоос гарч ирээд бүх дээрлэхэгчдийг орон хүчийг нь сорж эхэллээ. Тэд хичнээн чарлсан ч салж чадсангүй. Эцэст нь бүгд ухаан алдан унав. Манато тэд арай жаахан удаан тогтно байх гэж бодсон ч үнэндээ маш сул байгаад гайхав. Юа бүхнийг хараад юу болсон? Ямар шид байсан юм бэ гэж асуув. Тэр хэдхэн хоногийн өмнө сул дорой байсан хүн яаж ийм хүчтэй болсныг ойлгохгүй байлаа. Манато түүний асуултад залхаж иймэрхүү юм асууж явахын оронд өөр ажил хий гэж хэлнэ. Юа ичингүүрэн нүүр нь улааж эхлээд талархснаа илэрхийлээд дараа нь асуултаа хариулж өгөөч гэхэд Манато ахаад л алга болчихно. Шөнө нь Манато хуучин шив уяад дахин очино. Өдрийн цагаар ямар нэгэн хачин зүйл мэдэрсэн учраас шалгахаар шийджээ. Гэтэл өдрийн цагаар бүгдийг нь устгасан байтал дахиад л олон мангас гарч ирсэн байв. Энэ үнэхээр муу ёр мөн гэж тэр бодно. Хэрв зөвхөн хуучин шив уяад гарч байвал ганцаараа зохицуулж чадна. Гэтэл өөр газруудад ч мэдрэгдэж эхэллээ. Цагдаа жирийн шидтнүүд үүнийг дийлэхгүй нь ойлгомжтой ч Манато ганцаараа улс даяарх мангасыг устгаж чадахгүй. Тиймээс эхлээд төлөвлөгөө гаргахаар шийднэ. Юуны өмнө хуучин шив уяаг бүхэлдэн цэвэрлэе. Бас анхаарал татахгүй бай гэж бодож байлаа. Тэр дахин олон суман шид хэрэглэн мангасуудыг устгаж эхлэхэд согтуу нэгээр аюултай бүсэд ороод иржээ. Нэг дан араас нь гарч ирэхэд Манато түүнийг ч бас даруй устгав. Нөгөө хүн Манатог анзаарсан ч согтуу учраас зүгээр хий юм харлаа гэж бодоод явчихв. Манато намайг хараагүй байгаасай гэж найдаад тойргоо ашиглан дээш үсэртэл нэг хүн түүнийг уцаараа бичиж авчээ. Тэр итгээд энэ дүрслав цахим орчинд тесэрнэ гэж бодоод даруй нийтэлж эхлэв. Маргааш нь Тада Манато Юа 3 захирлын өрөөнд дуудагдана. Ангийн багш нь сургуулиас гадуур шид хэрэгэлсэн сурагчид байгааг сонссон. Ийм зүйл гарвал хэнийг ч болов шууд хөөж чадна гэж сануулна. Тада бүх бурууг Манатод тохиж өөрөө хэрүүл өдөөсөн гэж худал хэлв. Манато түүний худал хэлхийг дуугүй сонсоод өөрөө тайлбарлах гэж байтал Юа төрүүлж дуугарав. Тэр бүх худлыг илчилж үнэндээ Манато биш, харин Тада болон түүний нөхөд дээрлэхэж эхэлж дайрсан гэж хэлв. Багш анхааралтай сонсоод Манато өөрийгөө хамгаалахын тулд шид ашигласан байна гэж үзв. Манато Юа өөрийг нь хамгаална гэж огт бодоогүй тул баг зэрэг гайхав. Тада өөрсдийгөө ч бас гимгүү гэж оролцсон ч Юа түүнийг тас хорж өөрөө муу хүмүүртлөө Манатод бурууга тохиж байгаад ичихгүй байна уу гэж загнав. Тада Манатог хог гэж дуудаж ийм хүн энэ сургуульд байх ёсгүй. Өөрөө цэвэрлэж байсан гэж өөрийгөө зөвтгөв. Юа харин жинхэнэ хог бол чи өөрөө гэж хариулв. Тада өөрийгөө ангийн оргил йогийн дэргэд зогсох цорын ганц хүн гэж боддог байсан тул Юа өөрийг нь сонгох ёстой гэж хэлэхэд охин бүр зэвүүцэн. Ийм үед ингэж тэнгэр сэтгэлээ илчлэх нь өөрөө инээдтэй байна гэж буцаалаа. Тада шоконд орж бүр ухаан алдав. Захирал Тада болон түүний нөхдийг бусдад хор хүргэхийн тулд шид ашигласан тул сургуульд үлдээхгүй гэж шийдээд хөөв. Тэд бид зүгээр Тадагийн хийснийг хийсэн гэж өмөөрөх гэсэн ч нэмэр болсонгүй. Манато Юа хоёрыг буцаад хичээлдээ орж болно гэж явуулна. Өрөөнөөс гармагц Юа Тадаг хамгийн муухай хүн гэж уурлан хэлв. Манато хөөгцөн нь одоо яах вэ гэж асуухад шидтэн болох боломж нь бүр мөсөн хаагдлаа гэж тэр тайлбарлана. Дараа нь Юа Манатогоос чи яагаад өөрийгөө өмгөөлж ярихгүй байсан юм гэж асуухад тэр ярьж эхлэх гэж байсан чийл төрүүлээд хэлчихсэн шүү дээ гэж хариулв.
Гинт Манато нэг зүйлийг санаж Юад урд нь анги доторч одоо захирлын өрөөнд ч өөрийг нь хамгаалах гэж байсныг дурдаад чи их сайн охин юм а гэж хэлэв. Йогийн нүур тэр дороо улааж самдран дуугүй байгээд төрүүлж анги руу гүйчихв. Манато түүнийг харин инээмсэглээд хуучин Манато ослоор өгсөн. Харин өөрөө түүний биед ирсэн нь үнэн бололтой гэж дахин бодно. Өмнөх эзэн үнэхээр ослоор нас барсан уу? Эсвэл дээрлэхүүлж байгаад өгсөн үү гэдгийг одоо ч мэдэхгүй байлаа. Гэхдээ дээрлэхэгчдийг шийтгсэндээ сэтгэл нь амрав. Энэ хооронд захирал дээд ангийн 2 сурагчид өнөөдөр болсон явдлыг ярьж өгч байв. Нэг нь цэнхэр үстэй, нэр нь Рука, нөгөө нь Брюжи. Захирал хэрв Манато үнэхээр олон шидтэнтэй зэрэг тулалдаад ялсан бол тэр жирийн сурагч биш байж мэднэ гэж бодож байлаа. Харин Рука бол хүүтнээр үгүй дээ гэж хариулав. Гэхдээ тэр дотроо энэ хүүтэй уулзаж үнэлж үзхийг хүсэж байв. Манато тайван амьдралдаа буцаж ороод баг зэрэг уйдаж эхлэв. Ангийн хідэн хүүхэд хар шидтэн гэж нэг хүний тухай ярьж байхыг сонсоод энэ язгууртан шидтнүүдтэй холбоотой юу гэж гайхсан ч одоохондоо тоосонгүй. Тэгтэл багш түүнийг дахин шалгалтад оруулахаар дуудана. Өмнөх удаа хэмжигдээгүй хүүхдүүд энэ удаа дахин шалгуулна гэж тайлбарлав. Юа, үүнийг хараад баярлана. Эцэст нь Манатогийн жинхэнэ хүчийг мэдэж чадах гэж боджээ. Гэтэл тэнд ах эгч Рука, Рюжи хоёрч байв. Тэд яагаад энд ирсэн юм бол гэж Юа гайхав. Багш Манатог дуудам шалгалтыг эхлүүлв. Энэ удаа тэр машиныг дахин эвдэхгүй тулд маш болгоомжтой байхаар шийдэв. Жаахан хүчээ гаргахтаа зэрэг хачин ядралт мэдрэгдэж амьсгаадан эхэллээ. Багш санаа зовон асуухад хэмжүүрийн дэлгэцэн дээр хоосон шинжтэй ердөө 101 ч хүчтэй гэж гарч ирэв. Юу болон багш хоёр шоконд орж ангийнхан Манатог энэ жилийн хамгийн доод үзүүлэлттэй ямар ч шинжгүй ашиггүй хөнгөж шоолно. Рюжиж захирлын сонсон ярианд итгэхэ болов. Рукач сонирхлоо алдаад эргэж явна. Багш Манатог тайвшруулж шидийн хүч бол бүх зүйл биш гэж хэлнэ. Харин юу бүрч их эргэлзэнэ. Тэр өөрийн нүдээр Манато чөтгөрийн цэргийг ялж гал ба хоосон гэсэн 2 өөр шинж ашиглаж байсныг харсан. Гэтэл яаж ингэж хүчээ нууж өөрчилж чадаж байна вэ гэж гайхна. Манато бол харин дотроо баяртай байлаа. Хүчээ нуух арга нь биеийг нь ядрааж байсан ч амжилттай болжээ. Шалгалтын өрөөнөөс гарахад Юа түүнийг хүлээж байлаа. Тэр үнэндээ зүгээр сониучрахад ирсэн гэж хэлэхэд Манато инэв. Гэтэл сургуулийн хонголд Рука, Рюжи хоёр тэднийг зогсооно. Рука өөрийгөө танилцуулж Манатод сонирхол байхгүй зөвхөн дүүтэйгээ ярих гэж ирсэн гэж хэлнэ. Дараа нь Юад чи хідэн дээрлэхэгчдтэй ч тэмцэж чадахгүй атлаа өөрийгөө шидтэн болно гэж бодсоор байгаа юм уу? Одоо зүгээр л академи орхиод энгийн сургуульд ор гэж хөтөн хэлв. Юу яагаад ингэж байгааг ойлгохгүй ч Рука түүнд үргэлж бүх зүйл дээр хожигддгийг нь сануулна. Хичээл, спорт, шидийн ур чадвар гээд юу ч байсан юу хизээж түүнийг ялж байгаагүй. Тийм болохоор шидтэн болох авьяасгүй болсон нь дээр гэж тулгана. Юа уйлж эхэлсэн ч эсэргүүцэж чадсангүй. Тэр өөрөө ч тийм байх гэж бодож эхэлж байлаа. Тэр мөчөд Манато дуугарч Рукаг их дээрэнгүү байна гэж хэлв. Рука мөсцөн харцаар юу гинэ гэхэд Манато энэ бол яриа биш. Чи дүүгээ зүгээр л захирч байна. Түүний юу хүсдгийг огт сонсохгүй байна гэж хэллээ. Рука үүнийг гэр бүлийн асуудал. Чи оролцох эрхгүй гэж буцаав. Манато харин хүний амьдралыг өөрийнхөөрөө шийдэх эрх хинд ч байхгүй, бүр эгчтэн ч байхгүй гэж хэлнэ. Юа өөрийгөө хизээч эгчээ дийлж байгаагүй. Үнэхээр авьяасгүй байх гэж бодож байгаагаа уйлан хэлэхэд Манато түүнд чи Рукаг ялж чадна гэж итгэлтэйгээр хэлв. Бүгд гайхаж Рука үүнийг өөрийг нь өтөн хатгаж байна гэж ойлгов. Манато одоо шууд биш, жаахан хугацаа өгүүлэл болно гэж хэлэхэд Рука 2-7 хоногийн дараа хоёрын эсрэг хоёрын шидийн тулаан хий гэж санал болгов. Хэрэв Рука болон Рюжи ялвал Юа академи орхино. Харин Манато тал нь ялвал дахиж энэ асуудлыг сөхөхгүй. Юа нулимсаа арчаад зориглон зөвшөөрөв. Манато Шибуяд мангасны тоо нэмэгцээр байгааг хараад дор хаяж нэг шидтэнг өөрийн талд хүчрэхэг болгох нь ирээдүйд хэрэгтэй байж магадгүй гэж боджээ. Тиймээс тэр Юаг тэр өдрөөс нь бэлтгэж эхлэхээр шийдэв. Юа санаан зовсон мэт улааж гэртээ ирж бэлтгэл хий гэж санал болгов. Хэсэг хугацааны дараа тэд Юагийн харшид хурж очиход Манато үнэхээр гайхав. Харин Юа үнийг хэвийн зүйл. Аав нь язгууртан шидтэн шүү дээ гэж хэлнэ.
Тэр анх удаа эрэгтэй хүнийг гэртээ урьж байгаа гэдгээ санаад дотроо ичиж байсан ч Манато огт анзаарсангүй. Бэлтгэл эхлэхэд Манато эхлээд юагаас шидийн хүч гэж юу вэ гэж асууна. Юа, энэ бол шид хийхэд хэрэгтэй энерги, хүний биед байдаг зүйл гэж хариулна. Дараа нь тарин гэж юу вэ гэхэд шидийг довтлохоо болгодог автомат тогтолцоо гэж тайлбарлав. Хүчийг нэмэгдүүлж болтгоо гэхэд үгүй. Төрөхдөө л тогтогддог. Нас ахих тусам нэмэгдэхэ болдог гэж хэлнэ. Юа, өөрийнхөө хариултанд сэтгэл хангалуун инээмсэглэж байтал Манато бүх хариулт чинь буруу гэж хэлв. Юа бараг уйлчих шахаж чи намайг тэнг гэж байгаа мó гэж гомдлов. Манато энэ үеийн шидтнүүд үнэхээр гайхмаар мунхаг болчээ гэж дотроо бодоод шидийн хүч зөвхөн биед биш байгаль орчин тойронд ч байдаг. Тарин бол шидийг зөв хэлбэрт оруулах туслах арга төдий. Мөн хүсвэл шидийн хүчээ өсгөх боломжтой гэж тайлбарлав. Юа үүнийг худал гэж бодож академийн бүх ойлголт нуран шүү дээ гэж маргасан ч Манато тоосонгүй. Тэр энэ гурван зүйлийг эхлээд сургах гэж байгаагаа хэлээд юаг сууж мэдэрч сурахад бэлтгийг тушаав. Тэр өөрийн шидийг юагийн биед урсгаж мэдрэгдмэгц хэлхийг хүсв. Юа нүдэн анаад суусан ч юу ч мэдэрсэнгүй. Манато улам их хүч гаргасан ч охин мэдэрсэнгүй. Эцэст нь Юа нуруу нь халууд өгөж байна гэж хэлэхэд Манато үүнийг шидийн мэдрэмж гэж тайлбарлав. Тэр энэ мэдрэмжийг сайн санаж авах ёстой. Учир нь байгаль дахь шидийн хүчийг мэдэрч сурвалал дараагийн шат руу орно гэж хэлв. Юа өөрийгөө язгууртан удмын сох тохин шүү дээ. Ийм юм утахгүй сорно гэж бартам хэлсэн ч Манато түүнийг нилээд найдвар муутай гэж бодов. 1-7 хоног өнгөрөв. Юа уйлсаар ирээд одоо ч мэдэрч чадахгүй байна. Би бүтэлгүй хүн юм байна гэж хэлнэ. Манато 7 хоногийн турш ийм энгийн зүйлийг сурч чадахгүй байгаад үнэхээр гайхав. Гэхдээ одоо цаг багтвал ахиад шидээ нуруунд нь урсгаж энэ удаа нүдэ нээгэрээ гэж хэлв. Юа нүдэ нийтэл анх удаа өөрийн биеийг бүрхсэн шидийн авраг харав. Тэр хэтэрхий баярлаж шидийн хүч гэдэг чинь энэ байжээ гэж ойлголоо. Манато түүнийг хичээснийхэн төлөө магтаад дараагийн шат бол шидийн хүчээ тааруулж сурах гэж тайлбарлав. Довтлогоо бүрт яг тохирсон хэмжээгээр хүчээ ашиглах, илүү дутуу өрөхгүй байх, мөн бүрэн шахсны дараа сэргэх үедээ ашиглах нөөц нь өсдөг зарчмыг заана. Энэ бүхэн академийн заадаг зүйлээс огт өөр байсан ч Юа одоо эргэлзэхээ болсон. Тэр Манатод бүрэн итгэж байгаагаа хэлв. Дараа нь Манато Юаг баг зэрэг зайтай зогсож өөртөө тулалдахыг тушаана. Юа түүнээс жинхэнэ хүчийг нь харахыг хүсэж байв. Тэр усны анхан шатны шидээр олон довтлогоо хийсэн ч Манато бүгдийг нь хоосон шинжийн хаалтаар хялбархан хаалаа. Хэрэв ийм сул хаалтыг ч нэвтэлж чадахгүй бол Рукаг ялах ямар ч найдваргүй гэж тэр хэлв. Юа цөхрөн мөсний сум шидэж эхлэхэд Манато тулалдаанд хөдөлгөөнөө зогсоож болохгүй. Зогсвол ялагдана гэж заана. Юа эцэст нь ядарч сөхөрөхөд Манато шидээ дэмий өрөөд байж болохгүй. Хүчээ зөв тааруулж сурвал тарин уншилгүйч шид хийж чадна гэж тайлбарлав. Тэр өөрөө нэг хиймэл байруу галын шидийг хоёр өөр аргаар харуулж Юагийнхтай харьцуулав. Юа өөрийн шид доторх хүчний урсгал түүнийхээс хамаагүй муу байгааг ойлгоно. Манато эцэст нь тариныг богиносгож дараа нь бүр шаардлагагүй болгох хүртэл сурах хэрэгтэй гэж зааварлав. Ингээд түүнд яг амь насаа тавьж байгаа юм шиг бэлтгэл хийгэж хатуу тушаажээ. Юа айсанда газар унсан ч тэр үнэхээр өдөр бүр ингэж бэлтгүүлэх гэж байгааг ойлгов. Шөнө нь Манато Харжүку руу очино. Саяхан тэнд ч бас мангас мэдрэгдсэн байлаа. Очтол нэг бяцхан охин шидэд араатанд дайруулж байв. Манато цаг алдалгүй очиж араатныг устгаад охиноос зүгээрүү гэж асуухад талархахын оронд нөгөөх нь зургийг нь авч эхэллээ. Манато гайхан. Юа амархан ядарч унсаар байсан ч тулааны өдөр ойртож байв. Манато түүний өсөлт муугүйж Рукагаас бүх зүйлээрээ хол хоцорч байгааг мэдэж байлаа. Энэ хурдаараа бол ялах ямар ч боломжгүй. Тэгэхэд тэр Юад хүсвэл одоо болоход оройтойгүй гэж хэлв. Харин Юа шид бол өөрт нь үлдсэн цорын ганц зүйл. Энэ замыг хизээч орхихгүй гэж зөрүүдлөв. Тэр Манатод илүү хатуу байгаач гэж хүсэхэд Манато зөвшөөрөв. Тэд ийхүү өдөр бүр хамт бэлтгэл хийж Юа бүр наран жаргах үед бүр ухаан алдах хүртлээр хичээнэ. Манато түүнийг гэрт нь үүрч хүрэгдэг болов. Хэд хоногийн дараа Манато эцэст нь одоо чи Рукатай тулалдахад бэлэн гэж хэлэхэд Юа газар дээрээ унан амьсгахаа авлаа.
Түүний хичээл зүтгэлийг магтахад Юа баяртайгаар инээмсэглэв. Тулааны өдөр ирэхэд академийн гадаа маш их хүн цугларчээ. Сурвалжлагчид хүртэл ирсэн байв. Юа язгууртан шидтний гэр бүлийн охин тул эгч дүү хоёрын тулаан өөрөө том үйл явдал болдог гэж тайлбарлав. Манайтай хүмүүс хоёр сурагчийн тулаанд ингэтлээ ач холбогдол өгдөгт гайхсан ч язгууртан удам гэдэг нь үнэхээр том зүйл болохыг ойлголоо. Тулааны талбайг үзэгчид дүүргэсэн байлаа. Юа тайзан дээр гарахын өмнө биеийн чичирч эхлэхэд манайтай түнд зүгээр л хичээсэн бүхний гарга гэж тайвшруулна. Юа зориг орж урагш алхав. Тэр Рукатай нүүр тулахад Рука дүүгээ зүгтаагууд гайхаж Юа өөрийгөө энэ удаа ялах болно гэж итгэлтэйгээр хэлнэ. Рука түүнийг их өөрчлөгдсөнийг анзаарсан ч эцэст нь ялалт өөрийнхийнх байх гэж бодож байлаа. Тулаан ихэлмэгц Юа тарнаа богиносхон усны шид хэрэглэв. Хэрвээ та бүхэнд манай бичлэг таалагдсан бол Төрийн банкны энэ данс руу 1000 төгрөгийн хандив илгээж биднийг дэмжээрэй. Хандив хийсэн өдөртөө шинэ бичлэг шууд орох болно. Мөн шинээр яриулах аним, манга, манхва байвал санал болгож байгаарай.